За ингээд дараагийн бичлэгийн дээр давтаа морил өнөөдөр хоёр ерөөдөө quest-уудын талаар ярина. Өмнөх бичлэгийн дээр яагаад гэвэл дундаж шат ярьсан учраас ерөөдөө типүүдийг ярьсан. Дутууч хэлсэн байж магадгүй л гэхдээ ямар ч тач ерөөдөө дөнгөж island 2 руу орсон хүмүүс туссан гэж найдаж байна. За тэгээд ерөөдөө дөнгөж орж ирсэн 1-р island-ийн хүн бол эндээс ингээд төрөөд ямар ч тач уусаа туториал дээр Sensei Moro-той яар гэж хэлнэ. За Sensei Moro нь ерөөдөө чамд анхан шатны туториалуудыг quest өгнө. Тэгээд за одоо чигээд ухаад ингээ forge тэгээд явж чи ид хүдтэй таарж магадгүй ид хүдээс ингээ quest аваад ерөөдөө чамд анхан шатны тэдний quest уусаа хэрэгтэй. Ус амар аврахав. За эргүүд ерөөдөө lost guitar гэдэг quest өгнө. Өөрийнх нь гитар алгуулсан юм шиг үлээ. Тэгээд ерөөдөө cave руу орно. Одоо би гүгэтгий. За ингээ cave руу орлоо. За одоо чи ингээд хаана нэг асууж магадгүй. За ерөөдөө бол ийшээ эргээд энэ хэсэгт байгаа. Энэ хэсгээр ингэж ороод энэ undead гэдэг хүн байгаа. NPC ч гэх юм уу. Тэгээ энэ хавьд нь ингээ гитар байгаа. Гитарын авлаа энэ хүнтэй яриад хэрэг байхгүй нэг юм хэлдэггүй. Уус юм хэлдэггүй мүү? Яриад хэрэггүй юм байна. За энэ гарна. За ингээ гарлаа. За очиг гитарын өглөө гэсэн чи энэ хоёр хүн хийм бол. За ерөөдөө энэ хоёроос хүн quest өгдөг. За энэ хүнийх нь quest нь болохоор чулуу ухна, коп ерөөдөө ухаад ороод ингэ цогдуулах quest-үүд өгнө. Тэгээ энэ хүн болохоор ингэ enemy авна гэдэг quest өгнө. Ерөөдөө зомбинууд. За тэгээд дуусгаад ингэ яваад ингэ level чи 10 мар хүрээд ингэ ерөөдөө дуусгасан бол ерөөдөө island 2 руу явна. Гэхдээ island 2 руу явахаас өмнө нэг юм хэлмээр байна. Энэ хүний quest нэг байгаа. Энэ хүний quest нь ерөөдөө муурыг олж өгөх quest. Одоо ингээ миний quest дотор байгаа loose cat гэсэн байгаа. Тэгээд тэрнийг нь юу хаана гэдгийг би дараа нь тайлбарлчихна. За одоо ингээ island 2 руу явсан дээр гэж бодож байна. Хэд бол дуусчлаа. За ерөөдөө зүгээр speed run-дад хэлж өгье. Яа гэвэл ерөнхийдөө амархан quest-ууд бол за ингээд муу юмтэй скелет. За island 2 руу орлоо. За өмнөх бичлэгээ үтсэн бол миний хэлснээр 30 бананаа цуглуулсан бол за энэ ингээ төрсөөс ингээ хойшоогоо явлаа. Ингээ хойшоогоо яваад тэр нэг жижигхэн island байгаа. За жижигхэн island руу яваад нэг NPC дээр нь тэр нь ерөөдөө 30 бананаа, 10 бананаа, 5 бананаа гэх тийм quest-үүд өгнө. Гэхдээ энэ ерөөдөө нэг удаагийн quest учраас зүгээр 30 бананаа-ийн сонгоорой. За энэ monkey гэсэн хүн байгаа. Одоо би биелүүлсэн ерөөдөө 30 бананаа өгөх ёстой. Тэгээд хариуд нь ер нь XP тэгээд мөнгө авдаг. Тийм болохоор ер нь хэрэгтэй. Би ер нь ингэж нэг ихлийнхэн дайггүй пикакс болж ирсэн. Тэгээд өмнөх бичлэгэн дээр cobalt mapbalt авч болно гэж хэлсэн. Хэдэл алдаанаасаа суралцсан баг. За тэгээд яваад ингээд энэ фармер нь ерөөдөө дараагийн update дээр нөгөө quest өгч магадгүй. Тэгээд ерөөдөө хаадаа жоохон сонирн болсон байна анах. Дөнгөж сайхан ер нь өглөө тийм болохоор миний дууцсан төгшин дууцсан. Тэгтээ би ядрахадлаараа л ерөөдөө тайлбарлахыг хичээж. Энэ хүн бас quest өгдөг байгаа. Би одоо авах байхаа. За ерөөдөө амар quest өгдөг. Гэхдээ энийг өөр нь авцсан дээр яа гэвэл чи уус чулуухан anime ална ингээд явж байгаад ерөөдөө энийг авцсан дээр. За одоо ингээд Sensei Moro 2 байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь бол тэгж нэрлэж болно. Тэгээд ерөөдөө би Sensei Moro 9 дээр нь явж энэ quest нь. За тэгээ өмнөх бичлэгэн дээр бол зарах юм нь бол ийшээ байгаа. Forge нь энэ байна. Тэгээд ерөөдөө cannon ингээд дэшөө мэшээ явж болно. Нэг тиймэрхүү. Тэгээд энэ хавь дээр нэг quest байх хэвээр. Ямар ч тэрийг хамгийн сүүлийн хэлнэ. Яа гэвэл амар хэрэггүй quest. За энэ хавьд бол нэлээх quest байгаа. Энэ хүн quest өгдөг шиг санагдаж байна. Энэ бас өгдөг шиг санагдаж байна. Энэ бас өгдөг. Тэгээ энэ хажуу талынхаас хүн өгдөг баха. Мэдгүй энэ ярддаг. Энийхийг бас авна. Тэгээ ер нь гэрлийг нэг аваад ах шаардлага байхгүй л дээ. Гэхдээ ерөөхдөө бол чи зөв гэрэлтэд ингэж хармаар байвал ерөөхдөө сонгож олно. За тэгээ өмнөх бичлэгэн дээр мартаж ийшгээ бол бит хоёр дээрээ амархан байсан.
Ерөөдөө амар амархан ухдаг. Баруун тишээгээ. Яг энэ минут нь жоох их байдаг ч гэлээ. Ерөөдөө ухдаг хэсгээр нь гайгүй. Энэ ингээд грайндлж ийн одоо миний жугаар. За тэгээ одоо туслаач би нэг юм хийхдээ нэ. Бүрээ тэр нэг юм туслаач гооч. Амбрэс бас quest авч болно. Нилээх Dotly магмагаас Volcanic-аас нь миний мааны дээр Wayne төрчлөө. Volcanic ямар тааж ерөөхдөө нэг quest өгдөг ямар тааж баха anime ална ингээд Elite treat баха. За одоо яаныхаа Wayne-ыг нь ухаж өгөх ёстой. За тэгээ ухаадах юм да. Энэ яаж төрсөн юм бол Wayne? Тамаа зүгээр core ухаадсан нэг хүрээд төрсөн байсан шүү дээ. За тэгээд амартаж дараагийн хэлэх зүйл бол амрын хажууд нэг пикакс байгаа. Ерөнхийдөө чи авсан ч болно аваагүй ч байсан болно. Ерөнхийдөө дайжгүй магма пикакс гэдэг нэртэй. Ерөнхийдөө damage дайжгүй тэгээд ерөнхийдөө гайгүй тэгээд байж байгаа. За доош орж бодно хинж байсан нэгээл орох байх. За одоо ингээ ухаатахыг жоох удна. Ерөнхийдөө Venus юу ундаг вэ гэвэл миний хувьд ерөнхийдөө хамгийн доотлоо ерөнхийдөө quartz, diamond ерөнхийдөө хамгийн доотлоо rare ундаг. Ерөнхийдөө тэгж явна баах epic таардаг замд нь. Тэгээд явартаа чи ингээд Wayne ухах болчвол шууд одны тийзэр тэрэн дээр зогссон ч болно, эсвэл зүгээр байсан ч болно. Аль нэг нь сонгож болно. За тэгээ одоо ингээд чи ингээд Volcanic руу орлоо. Энэ аваа ингээд явж ирсэн чинь ингээд сонирхоод ерөөдөө ухаж мухаа. Энэ ямар гоё юм. Яа. Их гоё юм байна. Ээж та нар. Нэг амар гоё юм байна. Хоёроо Volcanic руу дийлцэн байна. Тэр маскелетныг алнаа. Яа. Тэ наач юм байж. Та нар тайм байцгаалтаа. Наач өнөөдөр грайндлах чирсэн биш шүү дээ. Би зөв quest-ныга талаар ярих гэж шүү дээ. Байж та. Reaper-тэй уулзах хүсэл алгаа дараалах байх хэрэгтэй. За энэгээр ингэж яваад ингэ байж хараа ийшээ байдаг баха. Яа за өглөө. Quest-ээ эдэж тайлбарлуулчаа. Ууж. За ийшээ ингэ пикакс дэмаа яа манайхаа би гал. Явчлаа нүгд. Ийшээ нэг пикакс авахтай нэг Demon Knight төлөвлөлтөө ямар ч нэг пикакс байгаа. За тэгээд нэрхэд тэр тийш ороод 500,000 гэж зардаг. Тэгтээ гоблинаар авсан дээр илүү end game мод иргэд авсан дээр одоо би нэг стажиг хэцүү юм дээр явж гин. Бэж нэг майничи. Энийг майничи гарлаа. Алах гэж орлож байна. За болоо. Би нэг ганц юм өгч. Тэгэл явлаа. Баяртай. Тэгээд ерөөдөө иймэрхүү юмнууд гарт Volcanic Rock-уудаас нь ухах хэвээр. Тэгээд дараагийн апдейтээр ерөөдөө гой юм гарна. Тэгээд нэг юм тайлбарлахаа марчиж тэр гитарын өгсөн тохиолдолд чамд нэг түлхүүр өгнө. Түлхүүр нь яаж вэ гэвэл одоо надад байгаа Arcane Pickaxe-ийн данжин доо оруулж болно. Зүгээр айлтын тэр юуг ухаас тэр ухаас explore хийжсэн хүмүүс бол нэг choice-тай хаалга байдаг мэдэх бах. Тэрнээс намартаж авдаг. За хамгийн сүүлийн quest инэ байдаг нэг quest байдгийн. Ерөнхийдөө миний мэдгээр бол тэр л хамгийн сүүлийн quest гэж бодогдох юм. За тэгээд ингэ явж исэн чинь өмнөх хүчлэгэн дээр биелсэн ингэ явж исэн чинь Goblin King гэдэг эннийх нь юмд битгий уурдаараа би нэг санаандгүй 5,000-ын өгцөн л тоо. Тэгээд юм би тэгээ ямар тач бол сэт авсан. Тэгээд дөрвөлөө quest нь ямар тач нэг Goblin King 2 дээр бол 10,000 гол 3 топаа зүргэн иргэд бол энийг ер нь end game мод авсан нэр гэж би бодож байна. За тэгэл ерөөдөө хамгийн сүүлийн quest гэж хэлмээр байна. Тэгээд энэ хүн ямар тач Fisher тэгээд энтэй нэг яриад юмнууд авч болно. Тэгээд тэгэл нэг ямар тач байна. Тэгээд ерөөдөө ярих quest-нууд бол тийм ямар тач энэ индекс руугаа орж ерөөдөө дарж болно. Тэгэхдээ ерөөдөө мэдэх байлгүй дээт урнаал үзсэн хүмүүс.
За тэгээд мөнгө аваад ингээ Forge хийсэн дэвсгүү шин Би дэвсгүүд зүгээр ингээд аваад локсод явж идэх үү. тийм үү. За тэгэл Forge-гээ тэгээд аваад ингээд яваад байхад ерөөдөө амар амар quest биелүүлэх. За тэгээд энэ ингээд 200 бас дараагийн апдейтаар гарна. Тэгээ нэг тиймэрхүү. За тэгээд дараагийн бичлэгээр битээр бараг л грайнд хийж байгаа бичлэгээ оруулж магадгүй. Тэгээд эсвэл та нар комент дээр ямар бичлэг хийхийг хэлж болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. За лайк болон subscribe битгий мартаарай.